EasyFind-д өөрийн салбар, байршил, ажилчдыг хэрхэн нэмэх вэ? Бид эхлээд салбар бүртгэлийг үүсгэх хэрэгтэй. Үүний тулд салбар цэсний салбар бүртгэл цэс дэвтрэн орно. Баруун дээд буланд байрлах салбар нэмэх товчийг дарна. Эхлээд салбарын нэршлээ бичнэ. Жишээ нь төв салбар. Дараагаар салбарын холбоо барих утсыг оруулна. Хаяг хэсэгт тухайн салбарынхаа дэлгэрэнгүй хаягийг оруулна. Дараагаар байршил хэсэгт уртраг болон өргөргийг шуудуулах боломжтой. Эсвэл та газрын зүрхт өөрийн салбарын байршлыг болоод пин хийснээр уртраг болон өргөрийг шууд заагдаж орно. Үүний дараагаар ажлын эхлэх болон дуусах цагийг оруулах шаардлагатай. Цаг захиалгын хугацааг та үйлчлэгийн хугацааны дунджаар тавьж болно. Жишээ нь 30 минут. Ингээд хадгалах товч дарснаар таны эхний салбар амжилттай хадгалагдах болно. Хоёр дахь алхамд та ажилтан оруулах хэрэгтэй. Салбар цэсний ажилтан товчон дээр дараад баруун дээд хэсэгт байрлах шинэ бүртгэл нэмэх товчон дээр даран ажилтныг бүртгэж оруулна. Эхний алхамд таны бүртгэгдсэн салбаруудын сонголт гарч ирнэ. Аль салбарт ямар ажилтан байгаагаас шалтгаалan сонголтыг хийхийг анхаарна. Ажилтны зургийг оруулсны дараагаар ажилтны овгийн эхний үсэг нэрийг оруулна. Албан тушаал хэсэгт тухайн ажилтны хэв шинжийг бичнэ. Жишээ нь nail artist, ажиг заслын эмч гэх мэт. Аппликейшн дээр тухайн ажилтны мэдээллийг харуулах бол аппликейшнд харагдах хэсэг товчийг дарна. Ажилтны утсыг оруулсны дараагаар тухайн ажилтны цаг авах ресепшний өнгийг зааж өгнө. Өнгө сонгохдоо бүдгэрүүлэх нь ресепшн хэсэгт илүү харахад эвтэйхэн санагдуулах болно. Үүний дараагаар ажилтны дэлгэрэнгүй мэдээллийг бүглэнэ. Энэ нь аппликейшн дээр шууд харах учраас та эможи гэх мэт дүрсүүд ашиглан илүү бүтээмжтэй байдлаар шийдэж болно. Ингээд та өөрийн салбар, байршил, ажилчдыг бүртгэн авлаа. EasyFind хэлбэр бүртгэл ухаалаг удирдлага.